байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн дугаартаа тавтай морил. За өнөөдрийн дугаарт би бөөрөөдөө болон үзэгч хүүхдүүдээ миний ном гэдэг маш гоё дуу заахаар бэлдэж ирсэн. Миний ном уу? Тий. Миний ном ч зурагтай шүү дээ. Чи миний ном гэдэг дуу сонсч ирсэн үү өмнө нь? Үгүй. Сонсоогүй юу? Өстой тийм дуу сонсоогүй. Тийм үү. За тэгэхээр өнөөдрийн сурах байгаа миний ном гэдэг дууны шүлгийн Иш Сүрэнжав гэдэг зохиолч зохиосон байна. А энэ харин Ис Мая гэдэг ая зохиогч зохиосон байна. Мая. Тий. Мая гинэ. Тий. Нөгөө хүүгэлтэй кинон дээр гардаг Мая юу? Үгүй, Мая гэд хөгжмийн зохиолч. Хөгжмийн зохиолч Мая. Аха. Лама. Энэ мөөрөө яагаад дуу сурахгүй байгаа юм бэ? Мөөрөө ч угаасаа зөндөө дуу мэддэг байхгүй юу? Тэгээ чи намаа дуу мэддгүүгээд ингээд дуу заагаад байгаа юм уу? Гүй би чамайг нэг зүйл ч гэсэндээ сайн сураад аваасай гэсэн сэтгэлээр чамд дуу шүлэг заагаад байгаа байхгүй юу? Наачид баг дуу мэдгүй дээ. Мөөрөө дуу сурдаг штэ. Мөөрөө бүр заримдаа надад дуу зааж өгдөг штт. Тийм үү? Тийм. За тэгвэл би мөөрөөд гүйцэтгэхээс өмнө дуугаа сайн суръя да. Тийм. Яг зөв. За эхлээд хоёлаа дууга бүтнээр нь сонсоод үзье тийхүү. За тэгье. Максыг дарсан тэр хүүчин ёстой миний найз. Миний ном сайхан ном, инкри ном, эрдмич ном, зургтай ном, зугатач ном, тэмч учраас би номдон хайртай. Дотны найз шин юу гэвих номон гэж хийнэ. Доктор сайхан найзуудтай уулзсан гинэ. Тийм эцтэй, тийм шүү дээ. Гаврошиг чи саналтаа. Гавшга цогтой тэр хүүчин ёстой миний найз. Миний ном сайхан ном, инкри ном, эрдмич ном, зургтай ном, зугатач ном, тэмч учраас би номдон хайртай. Хайчин юу гэвих номон гэж хийнэ. Хамгасад найзуудтай уулзсан гинэ. Тийм эцтэй, тийм шүү дээ. Мянгочин чи саналтаа. Үлгэрийн тэр баатар чин үнэхээр миний миний ном сайхан ном, инкри ном, эрдмич ном, зургтай ном, зугатач ном, тэмч учраас би номдон хайртай. Тэмч учраас би номдон хайртай. Йоо, ямар гоё дуу вэ? Маш гоё хэмнэлтэй, маш гоё үгтэй, сонирхолтой дуу байгааз. Тийм бэ. За одоо харин би чамд үгийн цээжлүүлнэ. Үгийн үү? Тий? Надад үү? Тий? Цээжлүүлнэ гэж үү?
Тий. Цээжлэх болов. Цээжлэх штеп бөрөө. За эхэллээ шүү. За. За эхний бадг нь инхрийн найз чинь юу гэвэл намаа гэж нэрлэнэ. Инхрийн найз чинь юу гэвэл номоо гэж нэрлэнэ. Иргсийн саруул ирээдүйд нисгсэн гинэ. Юу гинэ? Иргсийн саруул ирээдүйд нисгсэн гинэ. Нисгсэн гинэ. Оо, наад шиг нисгэж байгаа юм уу? Ном уншвал ийм гоё иргсийн саруул ирээдүйд нисдэг гэж бичсэн байна штэ. Ирээдүйд ниснэ гэхээр бас сонирхол юм те. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Боролтойг чи санал да. Мангасыг дарсан тэр хүүчин ёстой л миний найз. За дахилт нь миний ном сайхан ном. Зурагтай ном, Зугаатай ном. Эрдмийн ном, инхрийн ном. Тийм ч учраас би номдоо хайртай. За, хоёрдугаар бадг нь. За. Дотны найз чинь юу гэвэл номоо гэж нэрлэнэ. Догдлох сайхан найзуутай учруулсан гинэ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Гаврошийг чи санал да. Юу гинэ? Гаврошийг чи санал да. Гаврошиг гэж юу юм улаана? Гаврош гэдэг чинь номон дээр гардаг баатар хүү аахгүй юу? Аа, тийм үү? Хүүхдийн номны баатарлаг тийм дүр байх нь штэ. За. Гаврошийг чи санал да. Гавшгай цогтой тэр хүүчин ёстой л миний найз. Миний ном сайхан ном. Зурагтай ном, зугаатай ном. Эрдмийн ном, инхрийн ном. Тийм ч учраас би номондоо хайртай. Хамгаас хайрч чинь юу гэвэл номоо гэж нэрлэнэ. Хайртай олон найзуутай учруулсан гинэ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Мянгуужинг чи санал да. Мангасыг дарсан тэр хүүчин. Мянгуучин гэж сүлгэрийн дөрөв. Тийм ээ. Ямар сонин нэртэй би. Би бас өөрөө бөөрөлжин гэд нэртэй болчихоо. Бөөрөлж. Тэгвэл одоо энэс хойш чамайг бөөрөлжин гэж дуудаж явах уу? Мөөрөг гэсэн мөөрөлжин гэд нэрлэчихв. Гэтэ та хоёрын бөөрөө гэдэг нэр чинь л хөөрхөн штэ. Сольчий доо. За. Мянгуужинг чи санал да. Мангасыг дарсан тэр хүүчин ёстой л миний найз. За дахилт нь миний ном сайхан ном. Зурагтай ном, зугаатай ном. Эрдмийн ном, инхрийн ном. Тийм ч учраас би номдоо хайртай. Өстой гоё үгтэй байгааз. За одоо хоёлаа дуугаа дуулж үзгөө. За тэгээ. За. Инхрийн найз чинь юу гэвэл намаа гэж хэлнэ. Иргсийн саруул ирээдүйд нисгсэн гинэ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Боролтойг чи санал да. Мангасыг дарсан тэр хүүчин ёстой л миний найз. За одоо хоёлаа дахилтаа дуулж үзье. За тэгээ. За. Миний ном сайхан ном. Миний найз чинь юу гэвэл намаа гэж хэлнэ.
Дотны найз чинь юу гэвэл намаа гэж хэлнэ. Догтлох сайхан найзуутай уучлуулсан гинэ. Догтлох сайхан найзуудтай уучлуулсан гинэ. Тийм биз дээ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Гавро шиг чи санал та. Гавро шиг чи санал та. Гавшгай цогтой тэр хүү чинь ёстой л миний найз. Гавшгай цогтой тэр хүүчин ёстой л миний найз. Миний ном сайхан ном зургтай ном зугаатай ном эрдмийн ном инхрийн ном тийм ч учраас би номдоо хайртай. За одоо 3 дугаар адаг. За. Хамгаас хайр чинь юу гэвэл номоо гэж хэлнэ. Хамгаас хайр чинь юу гэвэл намаа гэж хэлнэ. Хайртай олон найзуудтай уучлуулсан гинэ. Хайртай олон найзуудтай Уучлуулсан гинэ. уучлуулсан гинэ. Тийм биз дээ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Мянгуужин чи саналта. Мянгуужин чи саналта. Мангасыг дарсан тэр хүү чинь ёстой л миний найз. Мангасыг дарсан тэр хүүчин ёстой л миний найз. За одоо хоёлаа тахилтаа хамтдаа дуулъя тэхүү. За тэгье. Миний ном Миний ном сайхан ном сайхан ном зургтай ном зургтай ном зугаатай ном зугаатай ном эрдмийн ном эрдмийн ном инхрийн ном инхрийн ном тийм ч учраас би номдоо хайртай. номдоо хайртай номдоо хайртай. За, миний ном гэдэг дуу маань маш гоё цоглог, ритмтэй, ийм гоё утга агуулгатай дуу байна. Бүрөө таалагдж байна уу? Надад бол таалагдж байна уу? Дууг ингээд бүтнээр нь сонсохоор бүр өөрөө ирэхгүй ингээд дагаад дуулаад ингээд бүжиглмээр санагдж байц. Бисээ бүжигсэй чи араагүй юу? Оо, би бас сайн анзаарч харсангүй. Би яг чи ямар ч дуу гэсэн ингээд хөдлөөлөөсөн те. Мангасыг дарсан тэр хүүчин ёстой миний найз. Миний ном сайхан ном инхрийн ном эрдмийн ном зургтай ном зугаатай ном тийм ч учраас би номдоо хайртай. Дотны найз чинь юу гэвэл намаа гэж хэлнэ. Догтлох сайхан найзуудтай уучлуулсан гинэ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Гавро шиг чи саналта. Гавшгаа цогтой тэр хүүчин ёстой миний найз. Миний ном сайхан ном инхрийн ном эрдмийн ном зургтай ном зугаатай ном тийм ч учраас би номдоо хайртай. Хайчин юу гэвэл намаа гэж
хамгаалсод найзуудтай учруулсан гинэ. Тийм эцтэй тийм шүү дээ. Мянгучин гэж саналтаа үлгэрийн тэр баатар чин үнэхээр миний найз. Миний ном сайхан ном их ном эрдмич ном зургтай ном зугатай ном тэнцвэрлээс би номдон хайртай тэнцвэрлээс би номдон хайртай. Ийштэй урдын цагт дорох суусар хоёр тоглож яваад нэг бяцлаг олжээ. Дорох. Хөөе! Энд чинь миний бяцлаг хэвчээ шүү дээ. Юу давчих вэ? Ихэд суусар. Хөөе! Наа чи яхаараа чиний бяцлаг байдیں۔ Наа чинь миний бяцлаг. Ихэд дорох. Хөөе! Наа чинь би түрүүч хараад түрүүч авсан юм чинь наа чинь миний бяцлаг гэж маргалцаар байгаад тэр хоёр шүүгч үнэг авахаа дээр очижээ. Шүүгч үнэг авах. Нам маргааны чинь шийдвэрлэхэд маш амархан. Алида. Эний чинь ердөө 200% байгаад болоо шүү дээ. Зам. Гэт өгчээ. Дорог өөрийнхөө бэлтгэлийг идэхдээ суусрын руу хардал өөрийнх нь жижигхэн байлаа. Дорог уурлаж "Оо, миний бэлэг суусрынхаас жижигхэн байж тээ" гэж хэлэхэд шүүгч үнэг авах. Яагаад тийм болдог вүлээ? Алида. Нэрээ тийм биш. Зам. Гэт өгчээ. Харин суусар өөрийнхөө бэлэгийг идэхдээ доргийнх руу хардал. Харин одоо өөрийнх нь жижигхэн байлаа. Суусар. Миний бэлэг доргийнхоос жижигхэн байна. Би ийм мэдэж чадахгүй гэж хэлэхдээ шүүгч үнэг авах. Яагаад тийм болдог гэлээ? Алида. Нэрээ тийм биш. Гэт бүгднийг идчихжээ. Дорох суусар хоёр уурлаж "Оо, та одоо бүгднийг идээд дуусгачлаа штэ" гэж хэлэхдээ шүүгч үнэг авах. Та хоёр ухаантай, би бэлэгтэй гэд яваад өгчээ. Хүүхдүүдээ дорох суусар хоёр эвдээ найртай байсан бол бэлэгтэй л хоцрох байсан юм да. Өнөөдрийн бүтээлч булангаараа бүгдээрээ бас нэг сонирхолтой мэдлэгээний хуудас хийж сурцгаая. За тэгэхээр биднэрт өнөөдөр хоёр өөр төрлийн өнгийн цаас хэрэгтэй. За ийм ам дөрвөлжин хэлбэртэй өнгийн цаас. За тэгээд цаасны хайж болон палмастер, цаасны цавуу хэрэг болно. За эхлээд ам дөрвөлжин цаасаа голоор нь нугална. За ингээд нугалсан байгаа. За одоо энэ дээр бүгдээрээ дугуй дүрс зурна. За дугуй дүрс зурхдаа нуглаас руугаа ойртуулад зурна шүү. За одоо бүгдээрээ энийгээ нуглаасаа энэ хэсгийгээ бүтэн хайжлахгүйгээр тойруулаад хайжлана. За сайн хараарай хүүхдүүдээ.
Яг хайжилсан дүрс маань бэлэн боллоо. Энэ маань артлын хэсгийн бүгдээрээ гүйцээж хайжилж болохгүй. Энийгээ бүгдээрээ ингээд мэдлэгийн ногоц олгож нээн гэсэн. За тэгэхээр энэ дотроо бүгдээрээ хинд зориулж ямар мэдлэгийг хүргэх гэж байгаагаа бичнэ. За одоо дараагийн өнгийн цаасаа хошуулдаж нугална. За ингээд нэг нугаллаа. Одоо энийгээ дахиад давхарлаад нэг нугалъя. За би болохоор энэ улаан өнгийн цаасаараа цэцэг болгож ажиллах гэж байна. Хүүхдүүд маань бас өөрийнхөө хүснээр ямар ч дүрсний хэлбэртэй болгож хайчилж болно. За би бүр дахиад нэг давхарлаад нугалчихъя. Давхарлаж нугалжгаад хайчлах юм бол илүү олон дэлбэтэй цэцэг болно гэсэн үг. За энэ дээрээ цэцгийнхаа дэлбэг бас зурчээ. За ингээд зураасныхаа дагуу хайчлаа. За одоо бүгдээ энийг дэлгээ. За ингээд ийм цэцэг боллоо. За одоо бүгдээрэнд цаасны цавуу хэрэгтэй. Бүгдээрээ цавуугаараа одоо нөгөө мэдлэгээ бичих хэсгээ голд нь наана. За яг ингээд тавьж үзээд эхлээд хэмжээ авч байгаад за тэгээд наах нь. За наагаад ийм боллоо. Одоо бүгдээрээ энэ сөхөгдөг хэсэг дээрээ урд талд болон дотор талд нь хинд зориулж ямар мэдлэгийн юг бичих гэж байгаагаа дотор нь бичиж байна. За тэгээ хүүхдүүд маань энэ цэцгээ эсвэл өөрсдийнхөө хайчилсан дүрсийг өөрийнхөө хүсснээр чимэглэж хүссэн үгээ бас бичиж болно. За цэцгийнхаа дотор талыг шараар хийсэн болохоор би гадна талд нь смайл зурчээ гэж бодлоо. За ингээд смайл зурчлаа. Одоо дотор талд нь за одоо болохоор цэцгийнхаа дэлбээг бас чимэглэе гэж бодлоо. Тэгэхээр үзэгч хүүхдүүд маань өөрсдийнхөө хүснээр ямар ч цэцэг хийж болно. Наран цэцэг, сарнай, лили гэд өөрийнхөө дуртай ямар цэцгийг хийж болно. За би болохоор улаан өнгөн дуртай учраас улаан өнгөөр тэгээд гадналын ингэж хар толбоор чимэглээд за дотор нь болохоор шараар смайл хийсэн. За ингээд маш амархан бас гоё сэтгэл шингэсэн өөрийнхөө гард орох материалыг ашиглаж хийсэн мэдлэгээний хуудас бэлэн боллоо. Энэ хардаа ингээд одоо энийг бүгдээрээ нэнгүүд дотор нь ингээд мэдлэгээний үгээ бичиж байна. За тэгэхээр үзэгч хүүхдүүд маань хэн нэгэнд зориулж мэдлэгээний хуудас хэрэгтэй болох юм бол заавал дэлгүүрээс мөнгөөр авах шаардлагагүй өөрт байгаа өнгийн цаас, зургийн дэвтэр юу байдгийг тийм ээ өөрт байгаа материалаа ашиглаад ийм хөөрхөн мэдлэгээний хуудас хийж болох нэ. За тэгээд бидэнтэй хамт байсан хүүхдүүдэд баярлалаа.